Сайн байцгаана уу? За одоо энэ 5 дугаар хичээлийнхэн дасгалын тайлбарыг өгнө. За энэ тайлбар бол байна шүү. Ингээд үйл үг явж байгаа. Үйл үгийнхээ араас дасгал байгаа тийм ээ. За нэгдүгээрт нь ойлгомжтой байдаг харилцаараа болон témoignage 15 дахин унших хэрэгтэй болдог. Тэгээд асуултанд нь хариулаад араас нь 3 дугаар дасгал нь байна. За 3 дугаар дасгал нь яах вэ гэхээр өөрийгөө ажил олгогчид танилцуулна гинэ. За тэгэхээр та одоо ингээд ямар нэг хөдөлмөр эрхлэх тийм форум уулзалт ажил хайж байгаа хөдөлмөр эрхлэгчид болон хөдөлмөр ажил олгогчдын уулзалт байдаг тийм ээ форум. За тийм форумд уулзалтан дээр явж байгаа гэж байна. За юу гэдэг өөрийгөө танилцуулахдаа одоо энэ дор жишээд харуулсанчлан ийм мэдээлэл өгнө. За тэгтээ яах вэ гэхээр нэр өөрийнхөө нэрийг яг одоо хийж байгаа болон өмнө нь хийж байсан ажил мэргэжил сүүлийн үед хийсэн үйл ажиллагаа энэ аксион гэнэ л дээ. За энэ аксион гэдэг нь одоо үйл ажиллагаа гэсэн үг. Ямар ажил хийжсэн дэрийг хэлж болно. Яг одоогийн байдлаар юу хийж байгаа болон ойрд одоо ирээдүйд юу хийх төсөл төлөвлөгөөтэй байна вэ гэнэ. За одоо энэ дээр харъя жишээ. Сайн байна уу? Намайг Бэлгүн гэдэг. Би гагнуурчин. Би саяхан нэг юм томилолт үйл ажиллагаа дуусгасан. Би яг одоо нэг тогтсон ажил хайж байна. Нэмэлт сургалтанд бүртгүүлэх гэж байгаа гинэ. За одоо ингэхээр яг одоо энэ хичээлээр үзсэн цагууд ашиглагдаж байна. Тэгэхээр мэдээлэл товч тодорхой өгч байна. Яг өөрсдийнхөө танилцуулгыг бичлэгийн танилцуулгыг ингэж хийгээрээ. За 4-р дасгал болохоор орчуулна гэнэ. Энэ 8 өгүүлбэрийг орчуулах юм байна. 5-р дасгал болохоор зөв хэлбэрээр нь дараа байдлаар энэ 3 цагийг энэ цагийг ашиглан хаалтанд байгаа үйл өгнүүдийг урагшна. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл сайн анзаардаа хараа. Жишээ. Je гэснээр финих гэсэн байна тий. За тэгвэл энийг хувиргаж бичихтэй би яг одоо дадлагаан дуусгаж байгаа гэж хичээ. Энд одоо их амархан л болгоод өгсөн юм байна. Тэгэхээр venir de энэ venir de signer гэхээр энэ үйл өгнөгөөрөө хувиргаад л болоо тий. Тэгээ хувиргачаараа би дөнгөж сайхан гэрээнд гар өсөг зурчихлаа гэсэн утгатай болох нь л дээ. Тий. За тэгснэ entrer de гэхээр энийг хувиргаа дуусгахад би яг одоо захиралтай ярьж байна. 3 дугаар өгүүлбэр болохоор бид маргааш уулзалтанд орно. 4 дугаар өгүүлбэр бол тэр бүсгүйчүүд зарыг уншицгааж байна. Яг одоо уншицгааж байна. 5 дугаар өгүүлбэр болохоор чи дөнгөж сайн ажил олчихсон. Ажилтай болчихлоо тий. 6 болохоор би зүгээрмтаа бэлтгэе энэ алиг хурдан байна. Тэгэхээр бэлтгэх гэж байна. Гэнэлтэй. За ингэхээр энэ нэг сонирхолтой байна. Тэгээ болж игэл одоо сая утгыг гаргаж байгаа учраас хойно орчуулга нь биччихвэл бас болж байна тийм ээ. За 6 дугаар дасгал болохоор associer chaque phrase à son ton гинэ. За энэ 3 өгүүлбэр байгаа юм байна. Il va faire une formation. Энэ ямар цаг вэ? Nous sommes en train de гэхээр ямар цаг байх вэ? Elle vient de recevoir гэхээр ямар цаг байх вэ? Энэ хойно бичих юм байна. За 7 дугаар дасгал болохоор харин чи гинэ. За өгүүлбэрийг гүйцээж ярих юм байна. За жишээлбэл хараа. Je viens de parler avec mon patron. Би дөнгөж сая эзэнтэйгээ яриадахлаа. Ажил олгогчтойгоо ярил. Патрон гэдэг чинь одоо босс гэсэн үг.
Je suis en train de chercher un nouvel emploi. Би яг одоо шинэ ажил хайж байна аа. Je vais envoyer mon CV ce soir. Өнөөдөр би танилцуулга илгээх гэж байгаа гинэ. За тэгэхээр яг өөрийнхөө нөхцөл байдал тохируулаад энэ 3 цагаа ашиглаад аа бичлэхэн юм хэлэх нь байна. 3 өгүүлбэр. За тэгснээ би энд 7 гэчээ дахиад 7 гэсэн байна. 8 байж таарна тэ мэдээж. За энэ дээр яг гэсэн чинь бүглэх ёстой энэ юуны жагсаалт одоо анкетны жишээ байна. За энэ болохоор ингээд 1 2 3 4 гэх юм 4 байна. 5 6 7 8 ийм 8 төрлийн анкет байна гэж үзээд бүглэх нэ. За энэ болохоор номын санд бүртгүүлэх гэж байгаа бол за ийм мэдээлэл өгнө гинэ. За энэ тэгэхээр тип de carte гэдэг нь болохоор өмнө давтагдаагүй үг байна. Картны төрөл гинэ. За энэ дээр болохоор номын сангийн хувьд болохоор насан турш юм уу хүү гэдэг юм уу. За дараа нь хөдөлмөр эрхлэлтийн газрын анкет гинэ. Тэр нь болохоор за эрүүл мэндийн даатгалын дугаар situation яг одоо миний одоогийн нөхцөл байдал гинэ. Ажил эрэлхийлэгч, ажил хайж байгаа, сургалтанд байгаа, ажилтай байгаа гинэ emploi. Тэгснээ disponibility гэдэг нь боломжтой. Хязгаарнаас боломжтой юм. Боловсролын төвшин, мэрэгжлийн ур чадвар, туршлага. Одоогийн хаяг coordonnées bancaires гинэ. Энэ болохоор банкны хувийн мэдээлэл гэсэн үг. Банкны дансны мэдээлэл гэсэн үг. За тэгээ энэ Pôle emploi дээр хамгийн ихэнд очиход очныхээ нэг шууд банкны мэдээлэл авдаггүй байхаа. Гэхдээ энэ 8 анкетыг би юу яасан маань сайт руу нь орж байгаад тэгээд мэдээллийг харж оруулсан санагдаж байна. Одоо баг жилийн өмнө шахам гэж бэлтжижсэн материал байгаа. Би яг одоо болохоор санахгүй байна. Гэхдээ энэ яг ийм тухайн бодит тултлууд дээр тулгуурлаж гаргасан ийм жижигхэн бичлэхэн асуулгууд юм байгаа шүү. За caisse d'allocation familiale гэдэг нөгөө халамж үйлчилгээний газрын анкетад болохоор état civil гинэ. État civil гэхээр одоо би эрэгтэй эмэгтэй нөгөө madame monsieur тэгээд тэрнээс гадна madame monsieur нэр овог нэр person сар өдөр ясунц гэр бүлийн нөхцөл байдал шуудангийн хаяг яг одоо миний халамжинд байдаг хүүхдийн тоо, сарын орлого, ажил мэргэжлийн байдал. За тэгээд IBAN гэдэг нь болохоор юу юм байгаа шүү. Нөгөө банкны дансны дугаар. Банкны дансны мэдээлэл гэсэн үг. За дөрөвдүгээр нь болохоор нийтийн байр. Нийтийн байр хүсэхэд анкет гэж байна. Identité гэдэг нь юу лээ? Энэ болохоор энэ байна. За миний хувийн тэр овогтой тэр гэдэгтэй. За тэгснээ гэр бүлийн байдал, мэрэгжил болон орлого, тухайн байранд амьдрах хүмүүсийн тоо, одоо аль хотод гэж хүсэж байгаа юм. Ville гэдэг нь хот тийм ээ. Souhaité гэдэг нь болохоор хүсэмжит хүсэж байгаа гэсэн үг байна. За дарханд юм уу, Улаанбаатарт юм уу, Парист юм уу, Дижон гэж хотод юм уу тий. За цэвдүүлэр мө recherche ямар төрлийн байр хайж байгаа юм бэ? Хайж буй байрны төрөл гэдэг тий. Justificatif à joindre. Хавсаргах материалууд. Энэ болохоор ямар нэг сургалтанд бүртгүүлэх гэж байгаа мэдээллийн хуудас байна.
identité complète гинэ. За энэ болохоор хувийн бүрэн мэдээлэл овог нэр төрсөн сар өдөр их мэтчлэн комплект гэвэл яа хаан төрсөн төрлөх хэл long гэж хэл maternelle гэдэг нь яг энэ хэлтэйгээ хамт орох юм бол одоо унган хэл их хэл гэсэн үг. За niveau de français франц хэлний төвшин зорилго нь юу юм бэ? Энэ сургалтанд хамрагдаж байгаа. Ажилд орох гэж байгаа, иргэншил хүсэх гэж байгаа, сургуульд сурах гэж байгаа. Disponibilité хэмжээнээс боломжтой юм. За autorisation de prise en photo гэнэ. За одоо энд Европт бол одоо Европын бусад орнд яг яадгийг би бас мэдэхгүй байна. Францад бол ингэж юу авдаг? Сургалтын явцад одоо зураг авдаг. Тэгээд зураг аваад тэр зургийг дараа нь тухайн сургалтын байгууллага хувийн архивт ашиглана. Тэгээд ямар нэг рекламны танилцуулга брошюрт ч юм уу те ашиглах боломжтой байхгүй. Тэгэхээр тэрнийг тэгж зөвшөөрсөн бол эсвэл зөвшөөрсөн бол тэргээ тэмдэглэдэг шүү. За дараа нь энэ болохоор нийтийн тээврээр зорчих карт хүсэж байгаа анкет гинэ. Овог нэр, хаяг, төрсөн сар өдөр, ямар төрлийн карт авмаар байгаа юм, юуны цээж зураг. За цээж зураг гэдэг нь хараа фото d'identité гэдгийг дахин сануулъя. За pièce justificative хавсаргаж байгаа баримт тэг хэлж байна. Pièce гэдэг нь ямар тохиолдолд орж байгаагаас ингээд өөр байдаг. Олон утгатай үг байна. Яг энэ болохоор хавсаргаж буй баримт гинэ. За тэрэнд нь орон байрны нөгөө оршин суугаа хаягийн, сургуулийн гэх мэтчлэн. За тэгснэ сургууль болон ажлын шаардлагаар хялбаршуулсан байдлаар эрүүл мэндийн анкет бүглэх. За antécédents médicaux гэдэг нь өнөөдрөөс өмнө яг тухайн анкет бүглөхөөс өмнө уудаг эм. За тэгэхээр өдөр одоо чихэр мэхрийн өвчтэй ч юм уу те эсвэл өдөр болгон уудаг эм тариа байдаг бол тэрийг тэмдэглэдэг. Ялангуяа сургууль бага насны хүүхдүүдтэй бол тэрийг тэмдэглүүлээ, тэрийг хүргэж өгдөг. За тэр шаардлагаар ингэж асуудаг. За traitement onco яг одоогоор ууж байгаа эм хэрэглэж байгаа хийлгэж байгаа тариа гэх мэтчлээ. Энэ traitement гэдэг нь эмчилгээ. Тэгэхээр яг одоо хийгдэж байгаа эмчилгээ. Жишээ нь одоо тэдэн цаг өдөр болгоно тэдэн цагт тэгнэ гэсэн тийм юм байдаг бол тэргээ тэмдэглэн аль ягши харшил контакт d'urgence гэдэг нь болохоор яралтууд холбоо барих хүний дугаар. Médecin traitant гэдэг нь болохоор яг дааж хариуцж үздэг байнгын хяналтанд гэдэг юм уу те байдаг өрхийн эмч гэсэн үг. За 8 дахь нь болохоор хаягийн өөрчлөлтийг мэдэгдэж байгаа анкет гинэ. Хуучин хаяг, шинэ хаяг хизээ нүүх гэж байгаа огноо нүүх өдрөө тэмдэглэх нь байна. Ингээд хүнийг хэнд хамаатай юм бэ? Concerné гэдэг нь болохоор тухайн хэнд хамаатай юм бэ? Тэрийг хэлэх нь одоо жишээ нь энд одоо тухайн өрх 5 гишүүнтэй байлаа гэж бодвол тэр 5 гишүүнийг бичих нь байна л да. Тэгэхээр чинь сургуулиас нэрх гэж байгаа мэдээлэл байгаа бол одоо захиа харилцаа байгаа бол тэрэнд чи хамаатай гэсэн үг. За тэгээд сервис à prévenir. Урд мэдэгдэх шаардлагатай байгууллагууд гинэ. CAF нөгөө халамжийн байгууллага, татвар гэх мэтчлэн. За энэ спам гэж гэдэг нь болохоор бас л юм кейс байгаа юм л да. Нөгөө халамжийн хуваарлалтын гэхэд юм уу та тийм кас. За ингэн энэ их хвчлэн яг одоо энэ жишээ нь ямар үед хэрэгтэй болдог вэ гэхээр одоо бид нар
шуудамд мэдэгддэг. За бид нар тэдэн сарын тэднээс нүүн тэгэхээр би шинээр тийм хаягн дээр очих гэж байгаа учраас төдийгөөс тэр хүртэлх хугацаанд намайг нүүснээс хойш миний нэр дээр ирж болцсохгүй цагтлах харилцааг бүгдийг нь шинэ хаяг руу илгээнэ үү гэж шууданд бүртгүүлдэг. За банкаа солилоо гэж бодъё. Банкаа солилоо гэж бодвол бас мэдэгдэнэ гэсэн үг. За одоо би хаан банкнд байжгаад голомт руу очиход би хаан банкнд мэдэгдэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би одоо голомт руу очих гэж байгаа. Тэгэхээр хоёр банк хоорондоо уулзраа болоод харилцаад миний хаан банкнд байхдаа харилцдаг байсан бүх харилцагч байгууллагуудыг голомт банкнд мэдэгдээд голомт банк үүнээс хойш түүнээс цааш хишиг эрдний бүх санхүүгийн орлого зарлага асуудлыг бид нартай хариуцсан уу? Бид нартай манайд хандна уу гэд байгууллага нь банк нь өөрөө тухайн байгууллагатай хандаад явчихдаг. Энэ нь маш амар үйлчилгээ. Бид нар өөрсдөө болохоор тэр олон байгууллагад ямар газар хаяг өгсөн үгүйгэн санахгүй санах сайхан маш сайхан нямбай хүмүүс бол тэмдэглээ биччихсэн байдаг бол бас болж байна тий. Тэгтээ мартаж санах юм байх нь бол энэ нь илүү амар байдаг. Энэ амар санагдсан. Би өөрөө нэг банкас илсэн баггүй Францд. Тэгэхэд бол яг энэ үйлчлэгийг нь авч ирсэн их амар. Тэгээ дунд нь нөгөө одоо утасны төлбөр чинь юу яахгүй хаягдахгүй нэг сар алгасахгүй ч гэдэг юм уу те тэгэхгүйгээр зүгээр л сайхан голтрлоороо явчихна гэсэн үг. Энэ их амар байдгийн шүү. За энэ болохоор визний энд хичээлд ашиглах гээд визний яг Францад жишээ нь ирэх шингээний виз мэдүүлэхэд баг 3-4 хуудас шахам юм бүгэлдэг санагдаж байна. За тэрнээс хамгийн авчирсан хувилбар нь яг энэ сургалтанд ашиглах гээд авчирсан хувилбар нь энэ юм байгаа шүү. Тэгэхээр энэ араас formulaire simplifié хэлбэршүүлсэн анкет. За гаргын загвар хичээлд ашиглах загвар гэсэн. Албан ёсны биш. Тэгэхээр энэ виз хүсэх анкет гэдгийг ингээд болчих юм байна гэж гинхэн бодож болохгүй шүү. За тэгээ энийг одоо бүгднээ чинээс одоо мэдхгүй юм гэх юм бол ингээд доошоо явлаа. Мэдхгүй ч яах вэ? Нухацтай гарч байгаагүй сэдв гэх юм бол одоо энэ 5-ыг хардаа Францад ирэх аялал гэж байна тий. Францад хийх аялал. За ямар зорилгоор нааш ирэх гэж байгаа юм бэ гэхээр энэ мотив гэж байна тий. Мотив гэдэг нь одоо зорилго гэсэн. Зорилго сэтэл. За тэгээд эндээсээ гараад нөгөө мотивашн гэж үг өгдөг тий. Мотивац гэж хүмүүс ярьдаг болсон доо. За тэр чинь эндээс гаралтай. Тэгэхээр аяллаа зорилго гэхээр аялал, жуулчлал, гэр бүл, сургууль, сургалт, ажил, бусад гинэ. Бусад гэж байгаа бол ямар шалтгаантай тэрийг яхан бичих нь байна. За хэд хоног байхаар төлөвлөж байгаа юм бэ? За энэ preview гэдэг нь болохоор урьдчилан төлөвлөсөн гэсэн үг. За энд нь болохоор тэд өдөр гэж бичих нь байна. Arrivé, date d'arrivée prévue гэдэг нь болохоор ирээ гэж төлөвлөсөн өдөр. Францад бай гэж төлөвлөсөн хаяг ирээд хаана байх юм гэсэн үг байна те. Тэгэхээр энэ дээр нь бичих юм байна. За ressources гэдэг нь ressources гэдэг нь болохоор санхүүгийн их усүрийг хэлж байгаа юм. Өөрөө юм уу байгууллага дааж байгаа юм уу эсвэл одоо энд ирэхээр чинь хүлээж авах гэж байгаа хүмүүс нь даах юм уу гэдэг нэлээд асуулт байдаг шүү. За энэ avez-vous une assurance voyage? За ер нь бол виз авахд даатгал шаарддаг тийм ээ. Тэгэхээр тийм үгүйгээд шинэ мэдээлэл өгөх юм байна. Хэн таны аяллыг төлж байгаа вэ? Би өөрөө эсвэл одоо эцэг их парон гэдэг чинь
эцэг эх ангярон гэхээр батлан дагч. За тэгээд бусад гинэ. Бусад гэдэгт нь байгууллага гэх мэтчин байж болох байхгүй юу? За гарын үсэг. Гарын үсэг ягаад хаан вэ гэдгийгээ заавал яадаг. Бичдэг Парист юм уу Улаанбаатарт. Яг энийг хаан бүгдэж байгаа юм. Тэр газрын хаан нэрийг бичдэг. Улаанбаатарт бүлэж байгаа бол Улаанбаатарт, Эрдэнэтэд бол Эрдэнэтэд. За тэгээ тухайн өдрийнхөө он сараа бичнэ. Он сараа бичихтэй яадаг үлээ өдрөөс эхэлнэ мө өдөр, сар, жил. Тэгээ гарын үсэг зурх нь. За ийм нэг хэдэн анкетны юу байна. За энэ билон гэд эхэлж байна. За энэ билоныг бол би тусад нь оруулъя бичлэгээр.